За энэ цахимаар бол мэдээлэл хэлдэг байгаа. Гэхдээ одоо энэ чинь 11 сар дуусч ирдэг. 11 сарын мэдээлэл бүр бид нэр аваагүй. За тэгээд үндсэн даваа бид нэр жил ганц удаа хурдж байгаа. Энэ оныхоо ажлыг боловсрол төвшөнд явж үзвэ. Статистик үзүүлэлтээр ямар төвшөнд байна вэ? Ирэх он бид нар юу руу тэмүүлж ажиллах ёстой гэдэг одоо үндсэн одоо бидний маркетинг статистикийн мэдээлэлтэй гэж би харж байгаа. Тийм учраас энийг ач холбогдлогоор энийг хэвлэл өгчин төлөөлөх зүйтэй хааж болж байна. За бүгд үйл ажиллагааны дараагаас авах. За бүгд тэр гэрчлийн төлөвлөлтөд хэлдэг байна. За энэ сумдар хоёр тасалт нэрвэ. Хариуцлага сүхбай төвлөө удаа авах гэж хэлдэг. Ятан сын. За нэгдсэн эмнэлэг хөгжлийн эмнэлэгт нийт 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр төлөвлөгдсөн байгаа. За энэ авиартай хөгжлийн эмнэлэгдэр бол 16 нийт төрлийн одоо хоног төхөөрөмжийг авсан байгаа, нийлүүлсэн байгаа. За ингэснээр одоо тэр энэ үйлчлэгийг одоо энэ барилгын ашиглалтанд аваад энэ үйлчлэгээ явагдсанаар за түүнээс гадна одоо хөгжлийн засгийн ялангуяа тулгымдсан одоо ханиад томоо энэ арга хэмжээний үед бол бас ач холбогдлоо өсөх ийм хэмжээний хоног төхөөрөмжүүдийг авсаа. За энэ дээр одоо өчигдөр бас салбар хуралдаануудаар танилцсан. За энэ 16 нийт төрлийн бүтээгдэхүүн ажил үйлчлэгээ тоног төхөөрөмж бол дотор одоо жишээлбэл унтуулгын аппарат, мессесний хагалгааны тэрэгэн зэрэг өвчтний хяналтын монитор гэдэг нэгэн чухал нэрэн дулаацуулах ширээ, цогцос хадгалах хөргөчтэй ширээ гэх мэтийн за хөвгтийн амьсгалын аппарат, шүдний болон одоо шүдний тэгээд зөөврийн одоо тоног төхөөрөмжүүд за тэгээд энэ голдуу одоо бас нэрэн одоо чиглэлийн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн. Ингэснээр бид одоо хөвгтийн нийлгэсэн эндэгдэл тэдний одоо өсөж боожлтонд чухал үйл гүйцэтгэнэ гэж үзэж байгаа. За нэгдсэн эмнэлэгт бол 100 сая төгрөгийн хэтээр бол хөвгтийн амьсгалын аппарат, нэрэн одоо аппарат тэгээд бас галтгооны хэрэгсэл нэг үйдгээр хоолны тогоо гэсэн ийм зүйлүүдийг бол авсан байгаа. За ингээд бас энэтэй холбоотой нарийн одоо ямар үр дүн гарах вэ гэсэн юм бол манай нэгдсэн эмнэлгийн удирдлагууд бас нарийн хэлэх байхаа. За хортовдрын дээр судалгаа энэ дээр бол энэ бол бид одоо яг энэ дээр бол тодорхой мөнгө төгрөг төлөвлөөгүй. Энийг бол одоо манай иргэдийн мэндийн салбарын иргэдийн мэндийн газрын элсэн чиглэлийнхээ хүрээнд тодорхой ажлууд хийгдсэнийг тайлбарсан байгаа гэж ингэж ойлгох ёстой. За тэр совлогч эмчийн харьцаа гэдэг дээр бол бүтцийн орон тоог бол иргэдийн мэндийн газраас тогтоож явж байгаа. За аймгийн нэгдсэн эмнэлгийн бүтцийн орон тоог бол засаг дарга тогтоож байгаа. Сумдын иргэдийн мэндийн төв өрхийн иргэдийн мэндийн бүтцийн орон тоог одоо сумдын иргэдийн мэндийн төв одоо бүтцийн орон тоог бол иргэдийн мэндийн газраас тогтоож байгаа. Энийгээ бид төсөв мөнгөнийхөө болцоон тохируулаад одоо жил бүрээ тогтоож ингэж явж байгаа. Аль болох одоо сувлагчийн харьцааг нэмэгдүүлэх, сувлагчийн тоог хэмжээг нэмэгдүүлэх бодлогыг барьж, сувлагын чиглэлийн бас төсөл арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирсний үдэнд бол тодорхой нэмэгдсэн байгаа. Гэхдээ энэний харьцаа одоо энергийн яг төвчнийхээ шаардлагад ямар байна гэдгийг бол бас иргэдийн мэндийн газраас тодруулж алимаа дарга хариулах хэрэгтэй гэж хэлхийг хүсэж байна. Нэгдсэн эмнэлэгтэр ч гэсэн энэ асуудал бас давхар тайлбарлаж хариулах зүйтэй, тодруулах зүйтэй гэж хэлж байна. За өнөөдөр иргэдийн мэндийн газраар алимаа нэгдсэн эмнэлгийн дарга одоо ирнээр нэмэлт тодруулах учраа. За юу өнөөдрийн мэдээлэлээ дөржигдсэн төлөөлөгч нь асуусан асуултанд энэ сүүлэгчдийн тоог 1.4 гэсэн зорилт дэвшүүлсэн. Одоогийн яг хөрсөн төвшин бодоод 1.4 байгаа. Ер нь 3 сүүлэгчийн орон тоо нэмэгдсэн.
энэ нь одоо нэгдсэн эмнэлэгт нэг мөнх бишрэлтэд нэг өрхийн эмнэлэгт Ябажи буйгчдын эмнэлэгт нэг гэсэн 3 сүжигчийн бүтц орондоо нэмэгдсэн байгаамаа. За тэгэхээр бас нэмэлтээр нэг асуудал одоо юу гэхэд Хортой хамтрын судалгаа бид нар өнгөрсөн онд яг зорилттой түвшиндээ хүснээр хийгдэж амжаагүй. Тэр нөгөө энэ зардалтай холбоотойгоор тэгээс тэрэн дээр бас тодорхой юм тусгагдсан зард маань бас их хорт хамтрал гэж төрлөө чиглэгдээгүй. Харин энэ оноос бид бол өөрсдийн нийгмийн эрүүл мэндийн зардын түвшинд хорт хамтрын сумуудаас ахшилтай нэгжүүдтэйгээ сургууль сурталчилгаа зохион байгуулж судалгаа хийсэн. Сая бол наран нээж гэдэг төвтэй хамтарч усаны хэмжээнд ялангуяа ховд бөхмөрөө сум давс сум хоёрыг хорт хамтраггүй сум болгох жишг юм төслийн арга хэмжээг эхлүүлээд ажиллаж явж байна. Харин одоо 22 онд сууж байгаа төсвөөс бид бол ер нь анаас хадбарт орон нутгийн хөгжлийн зангаас хийж байгаа энэ 9 арга хэмжээний одоо нь бол улсын төсвөр байгаа, 2 нь орон нутгийн хөгжлийн зангаар байгаа учраас энэ дээр гол зорилттой энэ 200 орчим шин 198 шин тохиолдол бүртгэгдсэний өвчлөлт хамтрын одоо дахиад бүртгэгдсэн. Энээс 101 одоо нас баралттай байгаа юм өндөржүүлэлт гарч байгаа учраас орон нутгийн хөгжлийн зангаас гарч байгаа зардаас бид бүхэн санал оруулаад ер нь бүх сумуудад хамтрын аль чиглэлээр ямар хамтартай байна гэдгээр ангилгээ хөрөнгө оруулалтаа дахин одоо саналаар баталгаажуулж энд судалгааны үйл ажиллагааг эхлүүлэх ийм чиглэлийг 22 онд тавиад ажиллаж байгаа. Тоног төгөөрөмж, энэ шаардлагатай тоног төгөөрөмж ирсэн юм уу? Ашиглагдж байгаа юм уу? За санаа таавны нийгмийн за нэгдсэн эмнэлэгт 100 сая нийтдээ 250 сая төгрөгийн за тоног төгөөрөмж ирсэн байгаа. За энэ тендер шалгуулалтын стратегийн хамгийн газар болоод за нэгдсэн эмнэлэг 2 сарын өмнө тоног төгөөрөмжийг хүлээж авсан. За үүнд болохоор амьсгалын аппарат, нэрийн цэпап аппарат, за 1-2 дугаар хоолны тоогоо, уулын дүү гэсэн зүйлүүд 100 сая төгрөгийн ирсэн. За энэ одоо бүгдийн тусламж үйлчилгээнд за багш тоног төгөөрөмжүүдийг ашиглаад явж байна. За галтгооны үед болохоор модоор хоол хийдэг байсан. Одоо энэ маань бол цахилгаанаар тоогоогоор хоолоо хийгээ явж байна. За буудын дүү бол 1973 оны олгаар гэсэн индүү байсан. Энэ маань солиодод одоо шинэ индүүгээр одоо ариутгал авдаг хийсэн бойцууд маань одоо энэ зүйлдээ явж байна цагаан дээр хэлсүүд. За хүүхдийн тусламж үйлчилгээнд дээр энэ аппарат тоног төгөөрөмжүүдийг авснараа за нэгдсэн эмнэлгийн 0-5 хүртэлцний хүүхдийн дэвтэлд бол өнгөрсөн оны мөнхтэй харьцуулахад бол 2 тохиолдолд уурсан. За нэгдсэн эмнэлэг өнгөрсөн оны мөнхтэй харьцуулахад 3 тохиолдолд уурсан. За их үеийн нира бол нь одоо нира эмнэлгүүд бол бас мөн 3 тохиолдолд уурсан зүйлтэй байгаа. За 150 сая төгрөгөнд 50 ортой хүүхдийн эмнэлгэнд за коагуляцийн аппарат гэдэг түлхэх аппарат байгаа. За мөн одоо хариурын автомат шахуур, мэсгэлийн хэрэгэнцэр, унтгуулгын аппарат, өвчтний хямдтын монитор, цогц садгалах шүүгээ, ниран дулаацуулах ширээ, искра аппарат, хүүхдийн амьсгалын аппарат, хүүхдийн шүдний боорын аппарат, зөөврийн пульс оксиметр, за эйр кондишн, бусдын автомат шахуур, за хяналтын монитор, за даралтын монтаж, нэгдүгээр хоолны тоогоо гэсэн юм зүйл бичсэн байгаа. Энэ зүйлүүд маань одоо 50 орчим хүүхдийн эмнэлэг маань ашиглалтанд оронгууд за энэ зүйлүүд маань ашиглагдаад явна. Эхнээс нь бол суулгуудад хэлсэн байгаа. За